Гэхдээ дайн болно, улам томорно. Тэгээд Орос дотроо иргэдийн улс төрийн эрэлт юм болоод томоохон бослого болоод Путиныг алчихгүй байгаасаа яагаад гэх юм бол Путиний араас гарах хүн аимшигтай хүмүүс гарч ирнэ. Өчигдөр өдөр Путин Валдай хилцлийн чуулган дээр илтгэл тавьсан. За илтгэл тавьсныхаа дараа бас арт түмэн буюу хэвлэл мэдээллийнхэндээ хариу өгсөн асуултуудын дээр. За нэлийн урт илтгэл болсон. Би таатай юу танилцуулах юм бэ гэх юм бол хамгийн хот сэдв. Правящие элиты Объединенной Европы продолжают нагнетать истерию. За Европын удирдагч нар томоохон улс төр намууд юу гинэ гэх юм бол арт түмэн паниктуулсаар хэвээрээ байгаа. Оказывается, война с русскими чуть ли не на пороге. Тэдний зүгээс Оростой дайн тун ойрхон. Повторяют эту чушь, эту мантру раз за разом. За тэгээ энэ тэнэг санаа энэ худлаа ирсэн юмыг дахин давтаалаа. Смотрю, вот я вам честно говорю, я смотрю иногда, как и что говорят там, думаю. Тэгээ би тэднийг ингээ хаяа сонсоод хараад эднэр өөрөө энд итгэдэггүй хэлэхтэй. Они же не могут в это верить. Они же не могут верить в то, что говорят. Нэр өөрхий амнасаа гарч байгаа юм итгэх боломжгүй юм биз дээ. Что Россия собирается нападать на НАТО. Яг гэх юм бол тэдний юу ярьж байна гэх юм бол Орос тий НАТО-тай дайн хийнэ гэсэн үг тий. Турк, Герман, Их Британь, Польш, Испани, Португал, Унгар, ер нь Финланд, Швед бүгдэнд дайн хийнэ. Нэмээд Америк. Энэ бүгдэнтэй Оросууд дайн зарлаад дайн хийнэ. Ну в это поверить невозможно. Бодоо үзтээ яг Путин яг таатад ийм мэдрэл муутай юм шиг санагдаж байна уу? Окей. Мэдрэл муутай хүн тийм үйл хийн үсттэй. Америктэй дайн зарлал нь хамаг Европтой дайн зарлал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэмээд Турк. Тийм юм хийх юм уу? За. Бодоо үз зүгээр, тий. А своих людей убеждают. Гэхдээ тэд нэр ингээ арт хүмдөө энийг итгүүлсэн байгаа. Значит, это что за люди? Они либо ямар төрлийн хүмүүс тийм юм хийдэг юм бэ? Тийм юм ярьдаг юм бэ? Тийм юм арт хүмдөө итгүүлдэг юм бэ? Либо очень некомпетентные, если нэг бол тэд нэр ингээ тий ямар ч чадваргүй мэ дуракууд гэсэн үг. Эсвэл жигнэсээ итгэж байгаа юм бол действительно верят. Потому что поверить в эту чушь невозможно. Гэхдээ ер нь итгэхэд баг боломжгүй л дээ. Тийм учраас эднэр зүгээр худалч хүмүүс гэсэн үг. Или просто непорядочные, потому что они сами в это не верят, а своих граждан в этом пытаются убедить. Яг гэх юм бол итгэх ямар ч боломжгүй. Гэхдээ эднэр арт түмдэд энэ мессежийг дахин хэлээд явуулал байгаа. Тийм учраас судалж гэсэн үг. Какие еще варианты? За яагаад тэднэр ямар ч өөр сонголт байхгүй болсон. Честно говоря, яагаад Оростой дайн хийх гэдэг байгаа юм бэ? Яагаад Орос манай Европ руу, манай НАТО руу дайрах гэдэг байгаа юм бэ? Одоо Путин шалтгааныг хэлэх гэдэг л да. Так и хочется сказать, уймитесь, спите спокойно, займитесь, наконец, своими проблемами. За тэгээ би таадад юу хэлмээр байна гэх юм бол тайван бай. Тэ. Тайван унт амар. Тэ. Урд байгаа өөрийнхөө асуудалтай тэмц. Смотрите, что происходит на улицах европейских городов, что творится с экономикой. Тэгээд Европт юу болж байгаа юм бэ хар. Тэр нийслэл хотуудаар юу болж байгаа юм бэ хар. Тэдний эзэн засаг ямар байдалд байгааг нь тэ үз мышленностью, с европейской культурой. Тэдний аж үйлдвэрлэл, тэдний soil, тэдний identity, тэдний ингэ тэ өөрийнхөө бид нар хин юм бэ гэсэн ойлголт. Идентичностью, с огромными долгами и нарастающим кризисом систем социального обеспечения. Тэгээд асар их үртэй улсууд Европ даяар. Тэгээд тэдний нийгмийн буюу халамжийн систем ерөөхдөө дампуурлын ирмэн дээр вышедший из-под контроля миграции. Тэгээд иммигрантуудаар цагаачтаараа дүүрсэн гэмт хэрэг поожинтж байна. Ростом насилия, в том числе политического, радикализации левацких ультралибералов. За тэгээд зүүнний хөдөл бодолтой тэр либерал
ультра супер либерал хүмүүсийн үзэл бодол дэндүү замбраагүй явж гин. Улс төрийн гэмт хэрэг тэ намуудыг ингээ хорж байгаа. Тэ саяхан англи басны их хурлын гишүүн AfD намыг ингээ яаж байгаа. Marine Le Pen шорон дотор хийх гэж байгаа. Романиагийн сонгуул, Молдовагийн сонгуул эдрээ чиний бонд хувьцаа шал худлаа. Их чин ахан зөвхөн үл хүлэгт итгэдэг юм аа. Яа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголд тэ үл хүлэх зүгээр дээш явсан. За хотын төв зам дагуу гой байшил тасархаа төслөө бүр алсан. Тэгээ та үл хүлэхийн өргөн бол сонирхож байгаа юм бол энэ видеоны эцэст би та хэдэд юу танилцуулах юм бэ гэх юм бол төв зам дагуу хотын төвд тасархаа байшилтай гой үл хүлэхийн өргөн болт танилцуулцгаая. За контентээ өргөжлүүлээ. Тэгээ үл хүлэхлөө хамт хөрөнгөлтөе. Российских маргинальных обществ. За. Тэгээд нөгөө ард түмдээ хамгийн сайн итгүүлж чадсан улс нь баг миний бодлоор юу юм бэ гэх юм бол тэр Кая Каласын улс. Эстон. Эстон ягаад ингээ биелж байна гэх юм бол Эстон дөнгөж саяхан юу яриад эхэлсэн бэ гэх юм бол 4.7 тэрбум доллараар HIMARS пуужингийн систем одоо хамгаалтын систем юусэн биш ээ. Энэ бол агрессив одоо юмыг бөмбөгдөг одоо систем гэсэн үг. Тэгээ хямдхан бол биш. 4.7 тэрбумаар энийг аавна гэж байна. Нилээн олон юм пуужингийн систем нэмээд хэдэн зуун пуужин худалдаж аавна гинэ. Америкаас. За 4.7 тэрбум Европын хувьд бол нэг их мөнгө биш. Гэхдээ Эстоны улсын хувьд бол хэр их мөнгө бэ хэдүүлээ сонирхох юм. За Эстон улс сая 369 мянган хуантай. Эстон улсын эдийн засаг 43 тэрбум доллар. Окей, дэлхийн номер 101 дээр жигсэж байгаа. 2023 оны эдийн засаг хасахтай, 2024 оны эдийн засаг хасахтай. Яг хөө энэ жилдээ жоохон нэмэлттэй явж байгаа. За. Сая 400 ойролцоо иргэнтэй 43 тэрбумын эдийн засагтай улс 4.7 тэрбумын зэвсэг пуужин худалдаж авч байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцооныг 11%-ийг заяа зэвсэг хөрөнгө олт хийж байгаа гэсэн үг. Тэгээ магадгүй энэ зэвсэг нэг 5-10 жилийн дараа бүр хэрэггүй болчихно. За Монголтой ингээ харьцуулах юм бол манай Монгол улсын эдийн засаг 25.8 тэрбум заяа. Тэ төсөөлө үзчих манай Монголын улс төрчнөр заяа 2.7 2.8 тэрбумаар зэвсэг худалдаж авлаа гэж бодъё. Метро байхгүй. Утаа дүүрэн. Эдийн засаг бас тийм сайн биш. Инфляц өндөртэй. Одоо Эстоны улсын эдийн засаг өнгөрсөн 2 жилийн хугацаанд агшсан. Заяа. Тэгээ ийм алхам хийж байгаа гэж бодчих заяа. Тэгээ манай Монгол. Тэгээ ингээд мөнгө угаалт бүр хэрээс хэтэрч байгаа үстэй тий. Одоо Эстони зөндөө олон асуудал байгаа хаа. Тэ хамгийн том 8 хийдэг эдийн засгийн түнш эрчим хүч нийлүүлдэг Оростой ерөөд хамаг холбоогоо таслсан. Тийм учраас өнгөрсөн 2 жилийн хугацаанд эдийн засаг нь агшсан. Ажилуулгын түвшин нэмэгдсэн. За яа. Тэгээд дэлхийн зах зээлээс одоо газ нефтэ хөдөлж авж байгаа цахилгаан эрчим хүч асар үнэтэй. За тэгээд эдийн засаг хүнд байдалтай байгаа дээр нь заяа. Америкас 4.7 тэрбум доллараар пуужингийн систем хөдөлж авч байгаа гэсэн үг. Төсөөл үүдтэй Монгол тийм юм болох юм бол юу болох юм бэ? За үргэлжлүүлээд сонсцгоо. Могут томагавки нанести нам ущерб? Могут. Но будем их сбивать. Будем совершенствовать свою систему. За Америкчууд ерөөхдөө Украинд тэр Tomahawk пуужингийг нийлүүлэх гэдэг байна. Тэр Tomahawk пуужин тий бидний хувьд бол аюултай юу? Орсын хувьд. Тий аюултай. Гэхдээ бид нар тий манайх руу ингээд явж байгаа пуужингийг сүнөө. Система ПВО. Агарын хамгаалтын системаа сайжруулна. Несет ли это ущерб нашим отношениям, в которых наметился какой-то свет в конце туннеля? Конечно, нанесет. Но как же? Тэгээд энэ олон улсын харилцаа Америк, Оросын харилцаан дээр дөнгөж сайхан нэг бяцхан жижигхэн гэрэлгийг харагдсан. Энийг буцаагаад унтраачих уу? Тэр гэрэлгийг болох уу? Болно. Тийм юм болно. Томагавки без прямого участия американских военнослужащих невозможно. Тэр Tomahawk пуужингийг Орос руу явуулна гэдэг чинь Украинчууд бие даасан газар энийг чадахгүй. Заавалчгүй Америкчуудын оролцоо хэрэгтэй. Это будет означать
абсолютно новый, качественно новый этап эскалации, в том числе в отношениях между Россией и Соединенными Штатами. Ингээд төсөөл үүдтэй Оросууд Венесуэлад пуужин нийлүүлээд тэгснэ ингээд Флорида, Нью-Йорк руу, Texas руу явах пуужиныг нийлүүлчих юм бол Америкчууд ямар хариу барих юм. Тэ. Шууд Москвад бөмбөгдөж эхлэх байхаа. Тэгээ энэ дайныг дараагийн төвшөнд авчирна гэж байна. За. Тэгээ би 2001 оны Жорж Буш Путиний илтгэлийг олсон. Хэдүүлээ хамт сонсгоо. Вот как вы относитесь? Возможно ли, чтобы Россия как-то присоединилась к НАТО? Я сказал, За та юу гэж бодож байна? Ерөнхийдөө Оросууд НАТО-гийн гишүүн болох боломжтой юу? почему бы нет? Сейчас изложу. Яг болохгүй гэж. Гэхдээ би тайлбарлаад өгье. Яа, энэ Жорж Бушийн нэг сонсгоор. Я вам сейчас зачитаю Путин дотор юу гэж боддог вэ? What a fucking retard те. недавно рассекреченные. Документы были секретными в свое время. Тэ дуустгүй. За ингээд нууц байх биш байхаа болцсон 1950 оны документ таадад танилцуулъя гинэ. Та нарж юм Словен улсын 2001 он, тэ. Написано, копия рассекречена, было совершенно секретно. Значит, это нота советского правительства 1954 года. За тэгээ энэ бол ерөөхдөө захидал, тэ. НАТО буюу Совет холбоо хоорондоо биччихсэн. Направленная странам, участницам НАТО. Здесь написано следующее. Руководствуясь неизменными принципами своей миролюбивой внешней политики и стремясь к уменьшению напряженности в международных За их тайвны төлөө олон улсын харилцаа тайван тэгээ дайнгу байхын төлөө энэ захидлыг явуулж байгаа шүү. отношениях, советское правительство выражает готовность рассмотреть совместно с заинтересованными правительствами вопрос об участии СССР в Североатлантическом договоре. За тэгээд Совет холбоо тэр НАТО-тай ерөнхийдөө хамтарч ажиллах ааны төвшөнд энэ захидлыг явуулж байгаа шүү. А вот ответ. Нет. Тэ? Гишүүн болох боломжтой юм уу? Совет шууд НАТО гишүүн болох боломжтой юм уу? Необходимости подчеркивать совершенно нереалистический характер такого предложения. Орим сонин асуултнаа бүр хариулт өгөх хэрэггүй гэж НАТО хариулсан. Это ответ. Значит, я, помните, где-то год назад примерно, может быть, на вопрос о том, вот как вы относитесь, возможно ли, чтобы Россия как-то присоединилась к... За тэгээд 2000 онд Путин ерөнхийлөгч болсны дараа бас юм асуудал ирж исэн. Ерөнхийдөө та Оросууд НАТО-гийн гишүүн болох та юу гэж бодож байна? Я сказал, почему бы нет? Тэгээ би юу ч хэлсэн бэ гэх юм бол яа бодож үзье. Боломжгүй юм байхгүй. За гэхдээ шууд за тухайн үед гадаад хэргийн сайд байсан Secretary of State тэ өнөөдөр Марко Рубиогийн хашаага алтан тушаал гэсэн үг. Сразу же мадам Олбрайт, Madeleine Albright. Бывшая госсекретарь, госпожа Олбрайт, не помню, где она была, где-то в командировке в Европе, сказала, но это не обсуждается сейчас. Вы понимаете, дело в том, что мы же задаемся вопросом. Это военная организация или нет? Военная. Нас там видеть не хотят? Не хотят. Тэгээд НАТО гэж яг юу юм бэ? Харах хэрэгтэй. Их тайвны байгууллага юм уу? Эсвэл military зэвсэг хүчний байгууллага юм уу? Она двигается к нашим границам. Тэгээд НАТО-гийнхан биднийг тэр холбоон дотор хүсэхгүй байгаа юм байна. Тэгээ биднийг тэр холбоо дотор хүсэхгүй байна. Гэхдээ яагаад манай хил рүү ойртож байгаа юм бэ? Двигается. Зачем? Вот что хөдөлж байна. Манайх руу ойртож байна. Лежит в основе нашей позиции. 2001 онд л юм ярьж ирсэн. Окей? За. А если суверенитет утрачивается, то тогда наступают и проблемы в экономике. За. Бид нэр та нар бүгдээрээ ерөнхийдөө тусгаар тогтнолоо алдчих юм бол эдийн засгийн томоохон асуудал гарч ирдэг юм аа. Ну а как? Вот мы сейчас вот только что говорили. Значит, уран. А это энергоноситель, по сути. За тэгээд бид нар саяхан ураны тухай ярьж ирсэн. Та мэдж байгаа юм бол Казахстан, Орос ерөөхдөө нэлээд томоохон уран олборладаг орн бол мөн
Гэхдээ уран олборлосноос илүү ураныг баяжуулаад тий экспортлдог. За тэгээд Америк өөрийнхөө ураныхаа 80% хаанаас худалдаж авдаг юм бэ гэх юм бол Оросоос худалдаж авдаг. Тэгээ уранаас эрчим хүч гардаг. Окей. За тэгээд уран, газ, нефтний ялгаа нь зарчмын хувьд нэг байхгүй яагаад гэх юм бол эдгээр гуруула эцсийн зорилго нь юу юм бэ гэх юм бол эрчим хүч гаргах тий. США можно поставлять, а газ и нефть. Тэгээ Америкчууд Оросоос уран одоо эрчим хүчний их үүсвэрийг чөлөөтэй худалдаж авч байгаа. Окей. Гэхдээ Европчууд Оросоос газ нефтийг худалдаж авахыг хориглосон. Энд дээр ямар нэгэн байдлаар зөрчил таад харагдаж байна уу? Сонсогч байна уу? В Европу нельзя. Да почему, если это выгодно? Тэгээд ерөнхийдөө Европчуудад энэ бол ашигтай, Германчуудад энэ ашигтай. Тэгээ яагаад авахгүй байгаа юм бэ? Нельзя, потому что там какие-то у них есть соображения. Какие? За. Тэгээд бид нар яагаад энийг худалдаж авдаг юм бэ гэх юм бол толгоон дотор хэд хэдэн санаанууд явж байгаа. Гэхдээ юу юм бэ гэх юм бол мэдээж Америкчуудын тушаал. С января по август 150 тысяч дезерт. Нэг сараас 8 сар хүртэл тий Украины цэргийн албаас 150 мянган цэрэг дезерт зугтсан. Зугтсан цэрэг. Почему? Ну, людей схватили с улицы. Бидний гудамжид нь явж байгаа алхаж байгаа эрэгтэй хүмүүсийг зүгээр шүүрээд авч байгаа шүү. Они бегут и правильно делают. Я и призываю. Тэгээд тиймэрхүү ингээд шүүрээд авсан, баривчлагдсан ингээд хорцсон хүн тэгэл дараа нь цухтана. Их бежать, потому что мы призываем их в плен сдаваться. Но им трудно. Бид нар бас юу хэлдэг юм бэ гэх юм бол тэр хүмүүс лөө зухтаа. Тэ Украины төлөө өөхөх хэрэггүй. Гэхдээ тэд нар ингээд бууж өгөх юм уу зухтах айгүй хэцүү. Потому что загрят под. Яг гэх юм бол Украинчууд өөрийнхөө зэрэгээ хорьчдаг. Зухтах гэж үзэх юм бол тэд нар өөрийнхөө зэрэгээ алдчихдаг бууддаг. Или с беспилотников их уничтожают, а беспилотниками часто управляют и наемники. За тэгээд энэ Украины дургууныг өдөрж байгаа хүмүүс бас яг Украин хүмүүс биш тий одоо төсөөлө үзчих та нар өөрөө Монгол хүн тий ингээд дроноор ингээд юмыг бөмбөгддөг гэснээр ингээд нэг хөөрхөн ингээд сандарсан Монгол хүн зугтж байгаа. Тэгээд нөгөө танаа эсвэл манай Монгол нэг тий хурандаа тэр зугтж байгаа новч дээр бөмбөг хай чадах юм уу? Би л чадахгүй хаа. Тэгээд энэ асуудлыг яаж шийдэх юм бэ гэх юм бол гадны нөгөө тий цалинтай цэрэг тий mercenary авчдаг байхгүй юу? Имерхүү юм ярьж байна. За, сонирхолтой өөр юм. Вещь. И дело даже не в том, что в экономике, в локомотиве европейской экономики. Чухал юм яг эдийн засгийн биш л те. Тэ Европын холбоо ярьж байгаа. Гэхдээ ерөнхийдөө Европын эдийн засгийг үүрээ явдаг, чирдэг. Европын эдийн засгийн одоо мотор юу юм бэ гэх юм бол Герман. В Германии мы наблюдаем стагнацию уже не первый год. И на следующий год вроде тоже стагнация намечается. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Герман улсын эдийн засаг хөдлөөг агшсан. Ирэх жил бас яг адилхан юм болно. И дело не в том, что французская экономика сталкивается с огромными проблемами с Францын засгийн газар төсвийн алдагл бол асар том. Төсвийн алдгалаа хэрхэн санхүүжүүлэх юм бэ? Бараг олон улсын валютын сангаас тусламж авах шатнаа хүрч байгаа. С дефицитом бюджета и с растущим долгом. А дело в том, что вот эти фундаментальные вещи, связанные с идентичностью европейской, исчезают. Тэгэхээр Европын өөрийнх нь үндсэн identity өөрийнхөө тухай ойлголтууд нь алга болж байгаа. Тэгээ Герман улс айгуу сайн эдийн засаг. Германы эдийн засаг номер 1. Тэгээ Францчууд бас супер. Гэх мэт чи Европ хөгжилтэй орно. Тэгээ гимт хэрэг багтай. Ерөөдөө амьдрахад маш таатай. Тэр бүх юм алга болж байгаа. Вот в чем все дело. Энэ бол үндсэн асуудал. Энэ асуудлаас болж гадны орнуудтай алцаад эхэлж байгаа. Ерөөдөө энэ Франц, Герман, Англичууд дотроосоо бутарч эхэлж байгаа. Бутарч дуусж байгаа гэх юм. Такое происходит изнутри. Неконтролируемая миграция изнутри. Цагаачдын асуудал. Я сейчас не буду вдаваться, вам это лучше. Миний ярьдаг юм. За,
Одоо юу ярих юм бэ гэх юм бол тэр Денмарк, Швед, Норвег, Герман улсын дээгүүр тэр дрон. А зачем вы в Данию столько дронов посылаете? За Владимир Владимирович. Чи яагаад ийм олон дрон Европ руу явуулж байгаа юм бэ? Тэр Польшд бас дрон тий. Не буду больше. Би амлчин би болно. Ингээ маазарч юм л да. Би амлчин би болно. Не надо Больше не буду. Вот. Не буду больше ни во Францию, ни в Би ингээ боллоо. Тэ би одоо Франц руу явуулахгүй, Денмарк руу явуулахгүй, Копенгаген руу явуулахгүй. Данию, ни в Копенгаген. Куда еще долетают? На это Да самое. там. везде долетают. Тэгээ өөр хаашаа нисэж байгаа илээ гэсэн чи баг хаасайгу Орос дрон, Путиний дрон нисэж байгаа би боллоо. Да, в Лиссабон и куда они летают? Бараг одохгүй Португалийн Лисбон хот руу ниснэ. Тэ тийм хол зам туулж чаддаг дрон гаргана гэнэ. Вы знаете, там развлекаются люди, которые когда-то развлекались по поводу неопознанных летающих объектов. Тэгээ тэд өөрийнхөө ингээ хөвчлөлтэй байлгаж байгаа хүмүүс байгаа. Тэд нар бас өмнө юу ярьж ирсэн бэ гэх юм бол сансрын хөлөг те UFO. Ну там Миллион столько чудаков, как и у нас, кстати говоря. Ничем не отличается, особенно молодые люди. Там они сейчас будут запускать вам каждый день. Тэгээд тэнд хүмүүс тэгээд хүүхдүүд залуучууд дрон ингээд нисгээл явж байгаа. Гэхдээ энийг буруутгаж байгаа байх Каждый юм бол день, олсон. боже мой. Вот и пусть ловят там все это. Значит, но, как вы понимаете, если серьезно, у нас и дронов-то нет, которые до Лиссабона долетают. Яг тэгтээ ингээд яг буцаага хөрсөн дээрээ бууя. Лисбон ч юм уу тийшээ хүрэх дрон бид нарт байхгүй. За. Что касается захвата... За тэгээд Францчууд уржигтэр Оросын нэг онгоцыг тий сатааруулсан, булаагаад авсан. судов каких-то. За тэгээд усан онгоцыг хураагаад авна гэдэг чинь юу юм бэ? Piracy бидтэй. Одоо нөө Jack Sparrow мэднэс тий Pirates of the Caribbean тий пиратууд үсттэй. Но чего ж хорошего, это пиратство. Что с пиратами делают? Уничтожают. Пиратуудтай чи юу хийх ёстой юм бэ? Устгах ёстой. Ну, как с пиратами поступают? Тэгээ өөр пиратуудтай яаж харьцах юм бэ? Та анзаарч байна уу? Ерөнхийдөө Путиний төвчээр нь хэлж байгаа юм жоохон ширүүн харгас болж эхэлж байна. Это не значит, что на завтра будет развернется война по всему мировому океану. Но Гэхдээ одоо миний сая хэлсэн юм маргааш нөгөө тэр далаа дээр гинтэн эхлэн гэсэн юм байхгүй. уровень Гэхдээ маргаан үүсэх столкновений, конечно, магадлал одоо резко нэмэгдэл явж байгаа. серьезно увеличится. За тэгээд Макроныг бас одоо шоолно. Сказал в своем выступлении. Например, Макрон бас өнгөрсөн 7 хоног нэлээд ширүүм хэлсэн тэр Оросын усан онгоцыг булаагаад авсан те. Пират болсон. движение на внешний контур, возбудить какие-то другие силы, другие страны, в частности. Тэгээд энэ Франц дотор юу болж байгаа юм бэ гэх юм бол Макрон юу хийж байгаа юм бэ гэх юм бол гадны нэг дайснгийг ингээд ярьсаар агаад дотроо хүмүүсийн ингээд цусыг буцалгаад сандраагаад тэ хамгийн гол нь Оросыг ингээд муулаад явж байна. Россию. Спровоцировать нас на какие-то... Тэгээд биднэр лөө ингээд хатгаад биднээс заавалч хүнийг хариу авах гээд байна. Provocation хийж байгаа гэж байна. Тэгээд биднийг ингээд баг-багаар ингээд доромжсаар агаад биднээс нэг том үйлдэлийг хүлээгээд байна. активные действия и сказать французам: француз, Тэгээд дараа нь бидний хариу барих та. Макрон юу хэлэх гээд байгаа юм бэ гэх юм бол Францчуудаа хараарэ. ко мне, Над руу ойрт миний дэргэд ир. идитесь вокруг меня. Тэгээ миний ард одоо намайг дагаадсан. Я вас поведу к победе, Би таадад ялалт авчирнаа. как Наполеон. Наполеонтой яг адилхан. Тэгээ Наполеон хаан бутраад унсан бэ гэх юм бол бүгдээрээ мэдж байгаа хэ. Но вот в этом весь смысл. Тэгээд Францчууд, Европчууд Макроны тэ эцсийн зорилго нь л яг энэ. Сүртэй гаш. Яа тэгээд Путин 50 байгаасаа Путиний ард амар муухай хүмүүс байгаа шүү. Тэр Макроноос илүү аимшигтай. Бас дайныг мөрөөдөж байгаа Орос хүмүүс байгаа шүү Путиний ард. Тэгээд миний үзэл бодол юу юм бэ гэх юм бол тэр хүмүүсийг
Тэ өдөртөж байгаа дарж байгаа ганц хүн хин бэ гэх юм бол Путин. Путин байхгүй байсан бол тэр Медведев байсан бол заяа. Киев айл хэдийнэ байхгүй болсон байна. Заяа. Киев айл хэдийнэ байхгүй болсон байна. Тэгээд бид нар монголчууд айл хэдийнэ нэг талыг сонгоцсон байгаа заяа. Тэгээд тэр Mercedes-Benz брэнд байхгүй болчихсон заяа. Энэ Европын брэндүүд бүгдээрээ байхгүй болно. Бид нар тэр чигтээ одоо бүх бараа үйлчлэгээд манай банкны сектор ч гэсэн ерөнхийдөө Европын хөрөнгө оруулагч зөндөө байгаа манай Монгол улсад тэр Rio Tinto оюу толгой гих мэдшин. Тэгээд данна бид нар ямар хязгаарын доор амьдрах ёстой болох юм бэ гэх юм бол нэг бол Орос хөрөнгө оруулагч, эсвэл нэг бол Хятад хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах гэсэн үг. Америк хүн, Япон хүн, Солонгос хүн, Австрали хүн, Канада хүн ерөөхдөө байхгүй Монгол улс заяа аль хэдийн нэг блокийг тэ НАТОгийн эсрэг блок дотор орно. Тэгээ бидний амьдрал ерөөхдөө нэг сайн болохгүй л тэ бид нар ингээд зовоод эхэлнэ. Тэ тиймэрхүү юм болох гэсэн. Гэхдээ дайн болно. Улам томорно. Европ бол GG. Тэгээд тэгээ Путинийг хөөчгүй байгаасаа Орос дотроо иргэдийн тэгээ улс төрийн эрэлт юм болоод томоохон бослого болоод Путинийг алчихгүй байгаасаа ягаад гэх юм бол Путиний араас гарах хүн аимшигтай хүмүүс гарч ирнэ. Тэрнээсээ би яаж юм шүү. Түрүүний ярьжсэн төслийн нэр юу юм бэ гэх юм бол Hamilton Gate Park. Байшин хааны бэ гэх юм бол 19-т. Яг номин хайпермаркетын замын эсрэг талд дахин төлөлт явж байгаа. Тэнд юу баригдаж байгаа юм бэ гэх юм бол шопингтэй, орон сууцтай, офистэй томоохон төсөл. 24 давхар. Тэгээд та хэдинд юу их боломжтой юм бэ гэх юм бол урьдчилсан байдлаараа захиалга өгч болно. Төсөл маань баригдаж явах үедээ та нар хямдхан үн хан шиг тий гэрээгээрээ түгжиж аваад 33% урьдчилгаа төлөөд тэгээ үлдсэн дүнгээ тий 36 сарын хугацаанд хүүгүү хувь лизингээр төлөх боломжтой. Би өмнө нэг төсөл дээр бас ажиллаж байсан санхүүжилтэн дээр. Тэр юу юм бэ гэх юм бол Michelle Lifestyle тэгээд Michelle Residence. За баригдчих байх үедээ суурин цутгахтаа урьдчилсан байдлаар захиалга хийх боломжтой. Тухайн үед үн ханш нь маш хямдхан. Тэгээ бас яг адилхан 36 сарын хугацаанд графикаараа ингээд төлчдөг. За тэгээд миний мэдх тийш хөрөнгө олт хийсэн хүмүүс бүгдээрээ одоо сайхан ашигтай гарч байгаа. Тэр хугацаанд төгрөгийн ханшны инфляц ямар ч хамаагүй. Яг гэх юм бол метр квадрат авч байгаа болохоор доллар хэдэн төгрөг хүрсэн ч хамаагүй түрээс дагаад өсчдөг. За тэгээд тэр орон сууц офисын метр квадратын талбай ашиглалт нь орсныхаа дараа баттай 50, 60, 70% ашиг авсан хүмүүс байгаа. Тэгээд Hamilton Gate Park дээр ерөөдөө яг адилхан юм харагдаж байгаа. Гэхдээ давуу тал нь юу юм бэ гэх юм бол бүр хотын төвд ойрхон, бүр төв зам дагуу. Тэгээд шопинг, орон сууц, үйлчлэгээ бүгдээрээ нэг доор. Тэгээ эргэн тойрон офисууд босч байгаа, бизнесүүд нь томорж гин. Тэр хаваар тэндээ амьдрий. Цэцэрлэг сургууль бас эргэн тойрон байгаа. Тэгээ та хэд урт хугацааны тэгээ өндөр өгөөчтэй урьдчилгаа төлчөөд 36 сарын хугацаанд таатай нөхцлөөр төлбөр төлөх боломжтой өлөөлөхийн төсөл хайж байгаа юм бол Hamilton Gate Park. Тэгээд энийг би хэнтэй хамтарч хийж байгаа юм бэ гэх юм бол Оронгоо Алтан гэрэл та мэдж байгаах те UA agency те тэгээд доор холбогдох бүх мэдээлүүд нь байгаа. Үйл хөдлөлийн брокерууд нь ч гэсэн байгаа. Тэгээд та гэлцээрээ хамгийн гоё байшилтай байр, офис, үйлчлэгийн талбаанууд нь айгүй хурдан дуусчдаг шүү. За гэлцээрээ